Сайн байна. Намайг Батүлэг гэдэг би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн байна. Би одоогоос 2005 оны 5 сарын 1-нд зам тээврийн асуулт орсон. Тэгээд тэр зам тээврийн асуулт орсноос энэ айгүй хүнд бэртэл авсан л да. Бид нэр зургуулаа явсан. Манай жолоочлогтор ерөөсөө нойргүй явж байгаад одоо өглөө 7-8 цагийн хооронд хайлтхан үүргэлэл энэ автын асуулт гэдэг бол ерөөсөө нийт дөрмгийн зураг болдог. Айхтар гэдэг юм л л дээ. Би одоо тэн дээрээс л одоо ингээд насан туршдаа тагирт дуулсан. Хоёр хөл гიშх ямар ч боломжгүй болсон. Тэгэд ингээд хагалгаанд ороод өмнөөс хойш ингээд ерөөсөө миний амьдралын хамгийн хүнд хэцүү үед одоо хүртэл үргэлжилж байна. Би одоо яг ингээд тоолоход 2005 оноос өнөөдрийг хүртэл тоолоход би одоо 14 жил 6 сарын байдалтай ингээд энэ тэрэгэнцэр дээр амьдарч байна л. Үнэхээр хэцүү. Энэ автоасл маань юунаас болдгийг гэхээр ерөөсөө хурд хэтрүүлсэн бүрэн бүс тээврийн хэрэгсэлтэй дээр нь одоо согтуугаар тээврийн хэрэгсэлд жолоож ш. Өнөөдөр энэ манай Монгол улсад энэ автотээврийн ослыг маш их гарах бол яг энэ дээр яг анхааруулгад хэлэхэд нь шүү дээ. Иргэн өөр хохирч байгаа байхгүй. Иргэн хохир нь хамгийн ихэнд бол ерөөс амь насаа алдан, дараа нь эрүүл мэндийн алдан, дараа нь жолооч өөрөө эд хөрөнгөөр хохирч байгаа байхгүй. Одоо тэрний нэг жишээ нь бол би 14 жил зовсон шүү. Одоо энэс болж би 28 наснда яг ийм эд амьдралынхаа оргил үе дээр очиж автын асуулт ороод одоо би насаараа одоо хөл дээрээ дахиад босоод эрүүл мэндийн дайтай амьдарч юмсан гэснийхээ төлөө би 4 жил тасралтгүй эмнэлгээр яваад өөрийнхөө байгаа бүх эд хөрөнгө бүгдийг дуустдаг. Авто замын ослол гэдэг чинь ийм хариуцлагагүй жолоочос болж нэг хүний эрүүл мэнд тохироод нөгөө хүн нь одоо өөрөө эрхээ асуулаад дээр нь одоо ингээд хуулийнхаа зохих хэмжээний арга хэмжээг авдаг. Ингээд хоёр ийм хохирол гарч байгаа байхгүй. Энэ дээр яг үнэндээ бол тухайн хохирсон иргэний эрүүл мэнд хязгаарч нөхөгдөхгүй. Энэ аюултай. Би энийг бол одоо яг бүр өдөр тутам одоо надад үндэ өдөр тутмал одоо бодож штэ. Аман дээрээ би өнөөдөр тэр хүнийг уучлж байгаа боловч миний зүрх сэтгэл миний ой ухаанд үндэ тэр хүнийг мартдаггүй би. Би бол үндэ энийг бас хатуу хэлчих гэж бодож байгаа байхгүй. Тэр хүн бол архиугаагүй хорт хэтрүүлсэн. Хорт хэтрүүлэл 1 минутын дотор л энэ аимшигт юм автын осол болсон. Тэрэн дээрээс 6 хүн явсан зургуулаа гэмцэн. Хамгийн хүнд нь би. Тэгэхээр ерөөс энэ сүүлийн үеийн залуучууд болон энэ жолооны хүрдний хард сууж байгаа жолооч нарыг бүрэн бүс тээврийн хэрэгсэлтэд явжээд одоо битгий ингэж хурд хэтрүүлж. Ерөөсө тэр зам тэр машин хоёрт ямар гай барс тохиолдохыг хинч тааж мэдгүй. Тим юмлаа явж хүний эрүүл мэндэд тоглож идэг, цаашлаад хэлэх юм амь насаар нь тоглож идэг, амьдралдаа хар толбог үлдээж идэг. Ийм л хоёр зам хүлээж штэ. Энийг та бүхэн маань бас жоохон анхаарах хэрэгтэй. Миний хувьд бол үнэхээр хэцүү. Би та нарт одоо юуг нөхөө энэ нуруу нухсны гэмтэл гэдэг бол сүүлийн үед гарч байгаа автотээврийн ослын баг 180% нь эзэж чинь л дээ. Хайрын сайхан залуучууд түүхнүүд байна, залуучууд байна. Дунд эдэр насны залуучууд ийм болчих харамсалтай байна. Үнэхээр өнөөдөр би бүр тэрэг давтан хэлмээр байгаа. Хариуцлагагүй жолоочулж би өнөөдөр ингээд насан туршдаа ингээд явах боломжгүй болчоод одоо ийм тэрэгэнцэр дээр суугаад явж байна. Ямар үнэхээр хэцүү гэдгийг бас хүмүүс энэ нуруу нухсны гэмтэлтэй хүмүүсийг би одоо ойлгох л да. Би бол сүүлийн үед бас залах тийм ээ. Өөрөөс уйдах юм тохиолж байна надад. Би бүтэн 14 жил энэ өгсөн бие мэдэг болсон хоёр хөлөө чирж ирлээ. Одоо надад хэдэн жил байгааг би мэдэхгүй байна. Би харамсаж байна жолооч. Надад хэцүү болон байсан. Одоо би хэдэн жил яг ингэж тэрэгэнцэр дээр өнгөрч мэдэг болсон бүхсэн би чирж амьдрахыг би таахгүй таашгүй.